Чи ирдэ шүү дээ. Чи ирдэ юм аа. Хоолойн гэсэн нэг. Оосоо гоогой. Аа ирдэ. Авдруу. Манза хугацаа авдруу. Энд дэвэн магаал хойд гэдэг. Ороо юм уу? Магаал шат тийм юм. Тэ баян гэр явмааргүй байна.
За Сэлэнгийн өмнө гол хоцсон нь хагшир орноо. Өмнө гарсан чинь 1-1 гэдэгтээ 2.5 оноотой байгаа дээ шүү дээ. 2.5 оноотой. За энэ хэсгээс North Star сая 2 хожлоо авснаар 4 оноотойгоор хагширээ ороход баталгаажуулж байгаамаа. За 2-3.5 2.5 оноотой. Сэлэнгүүд 2 хожлоо. Хоцсон нь үлдэх юм байна да. Хоцсон нь тэнцэнэ үргэлжлүүлэх юм байна да. За тарны алгаар мөгөр агдаж өмнө гарсан оног авсан онооны харьцаа 4-5. За нэг дөрөв мөг таваад суулж ирсэн. Нам тулгадтгоо. Боиндгийн амгалт хамстай болсон 3-араас явлаа. За амгалт аваараас татвар төгссөн. 6-4 бодож өөрчилж байна Боиндгийн. Хоцсон нь хагшид үлдэх юм байна шүү. Хоцсон нь гарч ирэх юм байна шүү. Хожигсон тэмцэнэ дуусгар болгоно 2 баг. За өмнө гарсан бол 2 тоглолт хоёуланд нь нэг тоглолтын дээр жаад оноогоо тавсан. Нэгэн дээр хожиг хүлээсэн. Нотстад 2-1-ээр хожигдоод 0.5 оноо. Уг хашнаа 2-1-ээр өдсөн шүү дээ. Тэгэхээр 2.5 оноо тоглоом байна гэж нэг үзэгтэй. Сэлэнг бол 2 тоглолтод хожлоо авсан. Нэг тоглолтод оноогоо авч 2 оноо. Нэг тоглолтод кадр гаргаж 1.5 оноотой байна. Өмнө гарсан хорот гүйцэтгэлээ хамаагаалаа. Дараагийн цаг 5-7. За энэ тоглолтын дараа хэсгийн шатны 2 тоглолтын явагдаад хэсгийн тоглолтууд өндөрлөж байгаа. Гэхдээ үлдсэн 2 тоглолт бас л хэсгийн байрт маш нөлөөтэй юм тоглолт байх болно. Хинти дахин могоостай, дахин голбол аццгийн баянгад өргөтэй тоглолтууд бас л одоо нэг зооны хагшиг тоглолтуудыг гарах багуудыг тодорхойлох нь дээ. За 3 оноо тоглолт болж байна. Онооны харьцаа 8-5. Багийн голын агч Зундуй авалт гүйцэтгэлээ. Хаасан төвдөргийн хаалт татвар нарыг хамгаалаад 3-араас наран тулгаар ууралт явлаа. Сэргэлт ухаанд Боиндгийн ууралт гоё мэдрэгч хашиж байна. Төвдөр хамгаалсан өөрөө сэргэлт ухаанд явсан. Хаалтаа гарч ирүүлсэн. Гартаа тогтгоо. Яа энэ гаргахгүй юм биш үү. Хоёраас өрсөд хайшин зэгсэх шиг байна. Боиндгэр оноо 6-8. Ган эрдний давлалт. За бидний сайхан пас авдаг гэсэн. Боиндгийн болохоор оноо авдаа. За энэ зоноос бол North Star-тэй магшир орох бүтэн оноо авчлаа. 4 оноотой байна. 2 жилийн үзэгдэлтэй 4 оноотой. Талбайд болж байгаа 2 баг 3.2.5 оноотой байна. Уурхачин 21 бол 3 ажиглалтайгаар тэмцээнд дуусч байгаамаа. Намдгаа өнөө гарсан оноо авчихсан. Өдөр дэмжлэг хаамжтай төгдөр рагийн давтгоо. Холи сайн сулруулсан шүү. 4-4 дутах холболт 3-аар оруулсан сэргэлтгоо. 2 дээрээс гараад ирсэн Боин дэлгэр явах байсан. Өмнө гарсан харуулсан. Тарны алдаагаар оноо 10-7 боллоо. Боин дэлгэрийн давлалт. Ахнахоо халбадсан юм байна. Оноо 8-10. хийж
Энэ хоёр хүлээрээс бадараад байна. Жохон суугаатахаар хөдөлгөөн суугаатахаар ингээд надад тиймэрээ. Монгол гэдэг. Монгол гэдэг би өдөр батар. Хоёр хоёулаа ингээд бадараад. За эхний цогцолоос 13-10. За тэгэхээр хойш явсан мөнгө л доо. Ингэж хацаарч байгаа дотоод тэгээд оруулахад хэцээртэй. Ганцаараа нэгэн 70 цаг шиг дотоодос өрөнгө яасан болов яасан бол 14-10. Сэлэнг 4 онооны зэрэгдэл. За сэлэнг 2 тэгээр хожиход бүр 3 ажилтаа зоогоо тэргүүлж хагшир орно. 5.5 оноотойгоор ирнэ. За өмнө гов Арслан 2 тэгдэхэд 2 тэгээр хожиход 4 оноотойгоор хагшид гарч ирнэ. Гэхдээ North Star-тай оноо тоолж 1-2-оо шийднэ. Айл баг нь 3 ээлжийн тоглолтоор оноогоо хувааж тоглоход нэг ээлжийн тоглолтыг сэлэнг авахтал ер нь баттай болчихлоо байна л да. Сэлэнг нэг ээлжийн тоглолт авахтал шууд 4 оноотой хагшир орох ирэх үснэ. За эхний ээлжийн тоглолтод 5 онооны зэрэг үүсгэсэн өмнөг Арслан багийн тасчлуулагч сугарч яв засварлагыг авлаа. Яг өмнөөс нь гэсэн. Тэр энэ надад тэг ингэж хэвэнд нь оруулж наач. За хатгаа төр тавьчих. Бахандаа хийж яах. Юу юм бэ? За хоёрын асуултад үтсэн гаргаж авсан гэдэг. Тэр алдаг наад үлдлээ шүү дээ. 16-аар боллоо. За анх тоглолтод захаш ирээд үзээрэй. Пикап 2036 18 насны сонгомор 16 маг өрсөд 3 өдрийн турш сах хөргөж ирж. Агшид өрсөлдөх багуудын дээр ихнээсээ тоглох болж байна. Хамгаалалтаас ороод ирсэн. 100 дугаар хууралт явлаа. Хатнаас сэргийлж нутсан багийн хасан 10 дугаар. Оноо өртөлдөө. За эдгэрчүүд тэрдэнд 18 насны тэмцээн бол сурагч насны сүүлийн жилийн тэмцээнүүд байдаг учраас баг хамт олнороо дурсамж түүхтэйх ийм одоо чухал ийм дурсамж үлдэх ийм одоо тэмцээнүүд байдаг юм аа. Ихэнх багууд бол ер нь оюутан болоод баг тарчдаг штэ. Цөөхөн хэд нь одоо клубын дэвшнөрөө спортоо өгөөд явна. Тэр энэ жил одоо улсын аваргын тэмцээнүүд Одоогоос яг ингээд өдрөл нь явж байгаа учраас залгуулад одоогоо төлөвлөгөө гараад өдрөлийн заавар нараад явах бах. За би спорт актив бол 18 насны сонгол 16 богнод яг улсын аваргад бол яг сүүлрийн шатруу үлддэг богуудыг сайхан сонгож гоод өндөр зохион байгуулалттай сайхан нэмсэний зохион байгуулж байна. За 17-11 дээр өмнөг Арслан тоглолтын 2 дахь засварлагыг авлаа. За өмнөг Арслангийн дасгалжуулагч сугарч яв Ховсмор аймгийн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Зэдэн Содон багшийн одоо бэлдсэн өлөөчдийн нэг. За өмнө говьт энэ бүрэлдэхүүнийг одоо 22 оноос хойш заалны U14-ийн хүрэл авч нэрмжит цомын тэмцээний олон сайхан амжилт гаргаж одоо дэд дэвшинд гаргаж ирж байгаа. Дасгалжуулагч. Сэлэнг бол эдгэрчүүд 4 удаа биналдаж 3 удаа алт авчаад байгаа шүү дээ дараалдан.
4 финалдаж 22 онд аваад 24 25 онод тус. Аваад байна. 23 онд бол нэгтэй. Тэгээд дараа үеийн тоглогчид нь бас л гоё тоглолттой үйлдэл гарч ирж байна. Араар тоглож ярьсан ган эрдний давлалт. Яа, автоматик цаам бүндлэг. Энэ хурдтай тоглоом дээр хаалт чижиж юмч харгүй юм байна. Тун гоё бэлдэлчтэй. 18-12 нэг ээлжийн тоглолт алдагдтал өмнө гарсан боломжгүй болж байна шүү. 2.5 оноотой байгаад байдаг. Дараалан 2 ээлжийн тоглолт авахд хожиход одоо бас 4 оноо болно. Ашиг хожиж байгаа юм байна да. Тэгвэл рагнаксан 19-12 болж өрчлөө. Сэлэнг 3.5 оноотойгоо учраас нэг ээлжийн тоглолт авахд 4 оноотой болоод байна. Гэтэ тоглолтын үр дүн чухал. Тоглолтын үр дүн чухал юм байна. Өмнө говь 2 ээлжийн тоглолт аваад контр гаргаад хождог гэж бодоход 1.5 онооны үтгэхэд бас 4 оноотой багшид үлдэж бас болно. Тэгэхээр оноо тоглож хийх гэсэн. Контр гаргаад өмнө говь арсаа хожих юм бол North Star өмнө говь Сэлэнг гэсэн дөрвөн баг 4 оноотой бас авсаалсан харт татхыг өгсөхгүй юм. 14 19 18-11 дээрээс тоо хөөж байна. Өмнө гарсан. Хагсын тохоо хоорда 2 дээр унагсаа төгөлдрөө. 2014 өмнө гарсан 2 тэгээр хожиход багшир батгаж болж байна. 2-1-ээр хожиход Горбан баг хожид оноос тэнцэх байр байсан. 2-1 хожигдолтой 4 оноотой. Оноо тоолт нөхцөл байж болох юм байна. Сэлэнг бол 2 ээлжийн тоглолт авахд баттай үлдэж байгаа юм байна шүү. Дөрөвт 15-20. За том боломжийн гоё ойртой л байна да. Арслангийн оноо. Сэлэнг бол ганц ээлжийн тоглолтоо ороод бас батгажгүй байна шүү дээ. Дараа нь 2 ээлжийн тоглолт авчих бол эвгүй болчих юм байна. Горбан багнаа тааж болно. 21-15. Дасч байгаа спортын мас амар төвшин бас л дараа үедээ сайхан ажиллаж байгаа багш нэг. Сэлэнг үлэр нь ундрахтай дараа үеих гоё гарч ирэх юм аа. Сэлэнг аймаг сквотер сумын спортын сургууль сургуулийн захирал спортын мастер Наранбаатар бас баг дээрээ сууж байна. Бохид үгдийн баг 7 жилийн сайхан бэлэгдэн Сэлэнг улсын аваргууд дээр шигшин сайхан нэгдэн бас. Сэлэнгийн мандал сум хөтөл гэдэг одоо клуб актем сайхан нэгдээд бас ордог улсын аваргад 16-21 боллоо. Та дээр гарч байна. Дараа санаа автод явах бол эхний үе хэцүү байдалтай болох нэ. Өмнө гарсан. Нэгдүгээр дэмжлэг тоностой байсан. Хамгаалах хэрэгтэй. Өмнө гадаар орсон хойш нэгсэн төгөлгийн хамгаалалт тоностой. Дөрөвдөр наран тоглох дээр обот гэсэн дөрвийн насгаа. Тоглосон. Хорттой зөвхөн бас болсонгүй. 22-16.
За энэ тоглолтын дараагаар зооны 2 тоглолт, тагшийн 2 тоглолт, медалийн 2 тоглолт гэдний 6 тоглолт байна. Багууд тэнцүү байгаа учраас өнөөдөр одоо 8-9 тоглолт явахад 6-7 3-ын тоглолт гарсан. Тоглолтод самар шийдэгдэх байна. Тэгэхээр өнөөдөр бол нэлээд сонж шин дуусах нь бол тодорхой байна. Зооны тоглолтод 3 тоглолт, агшийн медаль дээр тоглохоор багууд бас 5 тоглох тоглож байгаа медалийн бодлоо хангах байна. Нэгэн болмор хоороос үүсгээд манай ярьцаа 23-17 гэж өрчлөө. Зондой давтыг үсгэн. Өдрийн дотор хава хатнаас гаргаж байна өдөр 18-23 болгоод өршлөөд болсон. За өмнөх барсангаа солилцоо орж ирж байна. Сайхан байрыг орж ирлээ. Гараа ноднорч ган эрдэн арын байр дээр орж ирлээ. Багийн 4 дахь солилцоо юу. Яа, модог симбугаш ярьсанда. Боёнлыгэр дотоод эхний чинь тоглолтын ажил дээр үргэж байна. 6 оноо илүү ажил дээр ажиллаа эхний үе дээр. Өмнөгөө сэлэнг ер нь бүстэй байнгын одоо дондгоо энэ 3 аймагч одоо 1 2 3 бас тогтоод үздэг шүү дээ. Дондгоо сэлэнг эдгэрчүүдийн асуудал бүстэй сонгож даруулт яваад чигсэн усын аврагаас бүстэй ирэх авч ирсэн гудам багт усын аврагч нар тэмцээнд орж ирдэг. Өмнө нь одоо яг усын аврагд өрсөлдөөд чигсэн 8 баг бол супер 8 гэж өрсөлддөг байсан үе би эдгэрчүүдийн энэ насны английн нэвцэнүүд дээр. За 25-18-аар сэлэнг ихний ээлжийн тоглолтын хожлыг авлаа. Өмнө гарслан дараалал нь 2 ээлжийн тоглолт авч ижил 90 агшруу орох боломж бүрдэндээ. Нэг ээлжийн тоглолт бол одоо тэмцээнд дуусч байна. Дараалал 2 ээлжийн тоглолт авах шаардлагатай боллоо. Дараалал 2 ээлжийн тоглолт авч ээж 1.5 оноотой. Өмнөх 2 тоглолтын 2.5 таны ээж 4 оноотой бас дараагийн шатраар орох боломж хөндлөн нөхцөл байдлаар орж ишүү. Дараалал 2 ээлжийн тоглолт авах шаардлагатай. Зайлшгүй очихын тулд. За Сэлэнг аймгийн баг бол нэг ээлжийн тоглолт авахд багшээр орохоор болчлоо. За энэ зооны тоглолт тоглолтоор өндөрлөж байгаа. Нөгөө зоонд Хинтээ аймгийн баг Дархан Могоос тоглолт байна. Дархан глобал эцэдлийн Баянгууд өргөд тоглолт байна. За нөгөө зооны тоглолтууд дээр Баянгууд өргөө 2 эцэцээ яваад байгаа. Бусад багууд 1-1 хожид 1-1 хожигдтал. Дархан Могоос 2 хожигдтал байгаа. Дархан Могоосын хувьд 2 хожигдсан идэж гисэн бас бус багуудын тоглолтоос хамаарч Хинтийг 2 тэгдгээр хожиход бас боломж бүрдэж бас болно шүү. Тэмцээнд дууссан хэд бас арай ихтэй байж мэднэ. Төвдрийн давлалт. Яа, олон хүмүүс дээр тайдаг гисэн гэ. Өмнөх асны ихний оног авлаа. Энэ ээлжийн тоглолт бол маш хариуцлагатай ээлжийн тоглолт байна. Энэ ээлжийн тоглолтыг аль баг нь авахаас шалтгаалж аль нь агшир орох вэ гэдгийг шийдгнээ. Арын тоглолт байгаа мэдсэн гоосан давлалтаар маасаа 2 төгрөгийн хөлж байна өмнөх басна. Танай хогтын дөр болоод ирлээ шүү. Энэ ихэдлийн хэм дээр нэг хэсэг явахад бас ээлжийн тоглолтыг авчих үсэхгүй өнгө. Эхний хэсгийн тоглолтоодоос ер нь тун гоё ажлууд авч хүчтэй орж ирсэн гэдэг. 2 дахь зоон дээрээс
Энэ нь одоо өсөлтөө бүр ширүүлсэн тодорхой. Нэг үзсэн байна. Сэдийн гоногод ирсэн анаа нэртэй 1-2. Атадагт нарамдад таатныг тодорхойлж гоногод жина. Тасчлэгчдүүд ер нь одоо бүх тактикаа боловсруулсан байгаа шүү дээ. Хэрэд яцтайгаар хажууд бид хэмтрээд маш нарийн тооцоолсон байж тараа. Хана 2-3. Ингэхдээ 3 баг 2-оор ээжид 1-1 байжигдтаа 4-4 оноотой оноо толох нөхцөл байж болно шүү. Өмнөгөө дараалал 2 хийж байгаа авсан тохиолдолд. Сэдэнгэл одоо эхний үед төлөвшөд ийдсэн нэг эзэн тоглох бол тэгээд тэгшэр орж байна да. Давт хэмжилтгүй. 2 эзэн тоглолтын оноо 4-3. За багахаас тэлмэн давт өгсөн. Нармадгын тохоо хамгаалснаас авсан. Ундаг хамгаалж байна. Дараагийн мөмөг хагас явда. Хооролцсон анагаада. Өмнөгөөс нь багийн 15 хөслөнгийн хооролт. Оног ирчилдөө. Өмнө гарсан ч та өмнөх бүрэлдэхүүний 2 бадын агшин тоглогчдоос нэг оноо явдаг тоглогч байсан. Синердэ гарамны энэ насны дээр сая дөрөвшөж ирж байгаа. Жохон туршлагатай байж юм тэгэхээр тэ бол сайхан өндөр тоглогч юм. Бол жохон дотоод харагдаад байна бас бодтой. Хацад. Өндөр албалт байна. Төгөлдөр хуураад уусан. Өндөр Анхаа алдрын явууллаа. Олгочийн хаалтны гэрдээ яваа занагаас араа нэрсэг. 5-5 дефенсивж явж байна. За дутуу гисэн тоглолтыг онооны зүрээр арилгалаа Сэдинг. Гартаа ураараас нармуулгын тохиол судраад орсон. Сэрэг тохиол буян дэгрийн тохиол дараагийн өдөр хоёрын хаалтны хэлсэн тохиол нараг хамгаалсан. Төгөлдөр дагаад явсан. Төгөлдрийн хаалт ураараас яа нармуулгын тохиол тор байгаагаар авлаа да. Урд салдгүй. Анаа явдгүй. Хасановко. Агаар одоо хүстэн гэдэг тоо. Эндээ гадаа 6. Хаасан тохиол намгаа тоош ирсэн. Төгөлдрийн тохиол гадаа зэгцэн. Өмнөх хадаар за эдгэрээс явсан болохоо.
гарчлаа. Өнөөдрийн B Cup U18 сонгол 16 мөг өрсөн донд хамгийн одоос өрсөлдсөн баг Захын Уадас баг байлаа. Тэгээд тэр нь одоо багнуураас хинтигээс өгнөгөө сэлэнг дархан гэдэг одоо 11 багт болноор амрагдсан нийслэлийн клуб актем өдөрнөр ярилцсан. Тэгээ чанартай гэж гэдэг нэмсэн байлаа. Асан төгөлдрөгийн алт. Зайтай өгөнгөд товхоо ялсан амгаалалт онцтой тэдмгийн амгаалалт. Гардагууд зогсон. Ангирд нь 2 дөр албад өглөө. Төгөлдрийн тасгаарсан бай. Тар цагсан. За жаа солоно ачаад хэллээ. 16 очиж байгаа байна. 4 оноо нэмэр үүсчээ 16 дээр. Өмнө гарстан засар засгаллаа. Сэлэнг басалаар хамгаалж байна. Хамгаалцаа илүү байна. Талдад энэ тоглолт үү. За төгөлдөр зөндөө гэж бас намууд нэлээд ажиллагаатай. Сэлэнгээс багийн холбоонд орж гүнчин давдлаа. За алуушин мөрч юм уу? Аринохоо сахин бэлэг нь болохоо да. Өмнөгөөс цаатаа зэрэг тогтоё. За буян тэгэр. Анаа оддоо 11-7. 11-7. Тэгдэг байна. 8-11. Орд үсэд дотлоо яваад наран тодгаар. За өмнөх хөсийн аваргууд дээр чинь 2 сажныг тусдаа ороод 1-1 ороод ирэхэд амжилттай болсон юм өмнө гол. Энд бол энэ үргэлж хүмүүс нэлээд гоё бэлтгэдэг байгаа харагдчихлээ. Хартаад байгаа хэлсэн. Хатаа орчжээ. Хатны гаргүй юм байна. 13-9 болчлоо. Наран тодог. Товтгоо хаалтар сударч авсан сөрөг фронт. Тэлмэг товтгоо. Дахиад наран тодгоо нөхөйсэн юм да. Тэгээ алтар үсэ. Сэлэнгээс
Онон тэргүүлээ тоглолтын агуулгаас хаадгаж байна Сэдинг. 4 оноодгоо сэвэрэ. Хамаагаансан Тэсгийн хурцлал магадсан манай 15-10 пас өгсөн наран тоглолтгоо хуурлаа. Хураад орчлоо наран тоглолт. За би спортик Москва болж байгаа 18 насны 16 магийн энэ өрсөлдөөн ер нь улсын аваргын одоо байраад багийн бүрэлдэхүүн Фокснийг одоо нэг санкцийн нэгцээ болж байна да. Багуудын хувьд, дасгал жуулгчдын хувьд за энэ хүү тэмцээний өөрийнх нь чанар чансаа тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд явлаа. Төвлөрийн дотор хандарлаа. За ингээд 6 онооны өндөр болж холдож эхэллээ. Сэдинг бүрд холдоод байна. Өмнөх барслан засварлагыг авлаа. Аппага сүргүүл нь тосон боён дээр энэ тоглоомор тавирах юм байна. 18-12 бол энэ тоглоомыг нэрээ утас болгож байна да боён дээр. Хаасан тоглолтын лидерээс хасаа. Додооны зэрэг Ашигдаа байна. Хаалт салахгүй нэ. Сэдингээ хаалтад. Пас. Ураараас наран болгоод өсгөө. Тэлэм дөрвөөр төлсөн боён дөрөөр сулан бүг. Ураараас хаад наран болгоод өсгөө явсан. Хаас руу дөрвөлдөө. Зүлрээ дөрвөөр тогтоосон. Гартаа тогтоод орсон боён дөрөөр. Дахиад наран долго. Огн гурваар бол бөмбөг голох гэсэн хэлж шít. Хамгаалаад хариултгаа ясараагаар 20-12-аар холдуулж байна Сэдинг. Дагар өдрийн тоглолтын тоог дээр гаргаж байгаа. Ер нь энэ хэсгээс Сэдингнээр гараад North Star Academy 2-оор гараад ирэх боломж их байх юм ч та. Үүнийгээ одоо хөгт хэцүү л болчихлоо да. 8 оноо. Тэгээд дээрээс тоглолтын агуулга хэмнэл Сэдинг талтай яваад байна. Яа, тэр гартаа иргэж тавтаа дахиад одуулсан боён тэгэр хамгаалж идэм байна Сэдинг. Гүнчингийн авлалт.
ганцаалтаа Боинтгэр дотоогоо явсан. 22-12 болоо Анамны зүрэг 10-ны зүрэг угсаал боллоо. Нэг нэвтрэх айхтар нэвтрэх юм аа Сэдинг. Тэр төгөлдрийн төвлөрөн дээр бас л ганган содруулсан зэрэг толгой боинтгэрээр явна. Хуурда. Хоёрын алт нийлсэн. Төгөлдрийн уралт. Дарнаас хамгаалаад сулмаг орсон. Дахиад гарч орох төгөлдрийг дөрвөг олбот явдаа ганцаалтаа. Тэгээ хамгаалтын систем энтрийг уртгаар нь харуулж байна да Сэдингийн баг. Содруулж яваа хариуд утгаар саргаад 23-12 дээр болоод авлаа. Аюултай баг юм. Хайрын хагшаа финалийн шатрыг бол ингэж тоглох юм бол бас Дэвштэй тоглох ганцаа алдаж хаасан төгөлдрийн тоглохыг агаад Боинтгэр оноо яг цаг 24-12 болсноор 12 оноо хэрэглэхтэй ажлын доор ирж байна. Яа гүнчгийн давалт Тотсон давалт хэмжээлтгүй. Багийн голын агч хүслэн давалтаг өсгөн. Зяандэр төгсгөл явах уу? Төгөлдөр агт болохоо. Хамгаалтаас ирсэн хэрэг өмгөнаа. Яа Сэдинг 5 ноён Жишээ 8 сүүлийн тоглолтод 2 тийг хайцаатаагаар өмнө гарсан гойцснаар хэсгээ тэргүүлэн гарч байна. 3 ажилттай 5.5 оноотойгоор хэсгийн нэгээр хагшаа тоглолтоор орлоо. Хэсгийн шатны 2-оор North Star-тай 2-1 гүйцэтгэлтэй 4 оноотойгоор хэсгийн шатны 2-оор дараагийн шатаа өрсөлдөж байна. Өмнө гарсан энэ тоглолтоор тэмцээнийг өндөрлүүллээ. За энэ хэсгээс хагшид өрсөлдөх 2 багийн нэр тодорхой болж байна. Сэдинг North Star гэсэн 2 баг дараагийн шат руу хагшид тоглолт руу шалгаран гарлаа. За нөгөө хэсгийн 2 тоглолт үлдсэн байгаа нь бас хагшаа багуудыг тодорхой олноо. 2 баг тодорхой олгоноо. Баянгол өргөө дархан голбоор ацлинтэй тоглолт байгаа. Хинти дархан мөгөстэй тоглолт та бүхний хүлээж байна.